захин орчин вебсайт хийх олон мэдээлэл мэдээлэл бичээ захин орчин хийж зүйлсүүдийг ашиглах. Мөн одоо ер нь маркетинг ямар ч хандлагаар улсын хараа яваад коммар Монголын нууц биш хаашаа явах хэрэгтэй. Тэр талаар хаалганд одоо санал бодлоо оруулсан ярилцгийг зөвсөн мэдсэн зүйлийг бодлоо гэж бодоод өнөөдөр хүрсэн юм байна. Тэгээд бас хамтран ажиллах боломж олгосон стаффын баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр ер нь бол одоо өнөөдөр бас нэг ямархуу төвшөнд Монголын маркетинг ч юм те ер нь юм яаж яваад байна гэдэг талаар та бүхэн дуусаа богино хэмжээний ойлголт өгсөн. Одоо жишээлбэл маркетинг юм гэхээр Монгол ихэнх компаниуд зүгээр нэг зурагтын зан сурталчилгаа явуулвал эсвэл хүсээгүй нэг өглөө ирэхэд имэйл нэг спам имэйл ирсэн ч юм уу те тэрийг нэг маркетинг гэж хийж нэг сурталчлал эсвэл нэг сонин дээр ч юм уу нэг зан сурталчилгааны ямар нэг одоо дөрвний нэг нь худалдаж авчаад маркетинг хийж ингээл одоо бол тэр цаг үе өнгөрсөн сэтгэлгээг бас та ойлгох бол миний өнөөдрийн бас гол ярианы сэдвээс зорилго байна. За тэгэхээр одоо ингээд бид бол мэдэндээ одоо юу гэдэг юм за маркетингийн гэхээр гадаад том самбар худалдаж аваад тэрийг ингээл хүн харах систем шиг тийм харж байгаа харахгүй юм чи мэдэхгүй амьдрал дээр тэр нь өөрөө яг хэдэн төгрөгийн бас өртөгтэй байдаг л тийм сарын доорож 3-аас 10 сая майл гэдэг юм шиг. За тэгээд юу гэдэг нь зурагтаар ингээл нэг дуртай кино үзэж байхад нэг ингээл реклам аваад ирдэг. Яг амьдрал дээр бид нар л өөрсдөө мэдэн шүү дээ. Кинон дунд реклам үзээд байна, реклам дунд кино үзээд байна гэх юм. Тэгэхээр бид нар өөрсдөө реклам гарах үед яадаг вэ гэхээр баг жорлоноо байдаг тийм. Эсвэл энэ кино дуртай кино ингээл гарч ирлээ. Рекламаар бол тэр ингээл үзээ суудгүй шүү дээ. Тэр юу хийж болохоор нэг хүн рүү уцаар ирэх үү, нойлохгүй нэг дахиад нэг их юм авчрах уу гэл тийм. Бидний амьдралд өөрсдөнд яг тийм бол бид нар өөрсдөө мэддэг. Тэгсэн мөртлөө бид нар нөгөө одоо юу гэдэг юм ял нэг цаг хугацаа тулгамдсан үед нөгөө л зурагтын маркетинг эсвэл нөгөө л гадаах самбар ч юм уу тийм. Эсвэл нэг зүгээр л нэг сонин ч юм уу. Одоо тэгэл магадгүй өглөө болгон юу гэдэг имэйлээ шалгахад нэг имэйл ирсэн тэрний хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг. Яг манай Монголын одоо хэрэглэгч дунд имэйл маркетинг гэдэг ойлголтыг хүний имэйлийг хулгайлаад тэгээд доор нь одоо жишээлбэл нэг үг гэдэг юм л та. Би энэ бүртгэлээс асуулъя гэдэг тийм ямар ч сонголтгүйгээр л ингээд явуулаад яхахыг одоо имэйл маркетинг гэж хэлдэг юм л та. Имэйл маркетинг гэдэг нь ерөнхийдөө цахим орчинд шуудан одоо юу гэдэг харилцдаг шуудангаа шалгахад л нэг заарл ирсэн байх гэсэн үг. Хэрвээ та маргааш магадгүй босоод хартлыг заар ирсэн байвал ерөнхийдөө бол ямар нэг юм золиос болж юм гэж бодох хэрэгтэй. Яг би одоо тэгж хэлж байгаа юм гэхээр хүн өөртөө яг хэрэгцээтэй үедээ хинд юунд хандхаа өөртөө бараг байгалийнхаа хуулиар мэддэг гэж хэлэхэд бараг болохоор тийм. За надад нэг юм тиймэр байна, ингэмэр байна гэвэл би ер нь бол имэйлээ ороод надад ямар спам ирлээ гэж шалгах байх. Би нөгөө нэг л найз нөхдөж юм, ээж аав ч юм уу энэ нэг юм одоо миний бодлоор би итгэдэг хүндээ хандаад надад нэг ийм проблем байна. Эсвэл би нэг ингэх гэсэн гэдэг одоо үйл явдал бидний амьдрал дээр гэдэг тийм. Тэрнээс зүгээр нэг тохиолдлоор ирсэн одоо имэйл маркетингийн нэг тим одоо за тим газар тим худалдан гэсэн тимд бол бид нэг тэгж өртөөд байдаг. Гэхдээ бид ингээл уншаад байдаг. Энийг Монгол юу гэдэг юм тийм захим шуудангийн маркетинг гэж ойлгуулж байгаа. Энэ бол буруу ойлголт шүү. Энэ бол одоо жишээл магадгүй нэг компани нэрээ танад одоо юу гэдэг юм 300 мянган хүн тим мессеж хүргэнэ гэж байна. Энэ бол буруу сонголт. Яагаад гэвэл би тэр магадгүй 300 мянган хүний доктор байлаа гэж боддог. За магадгүй таа ч гэсэн бид нэр хин нэг мэддэхгүйгээр манай бидний имэйлийг хулгайлцсан. Бид нэр ингээд нэг золиос болоод дунд нь нэг хүмүүс маркетинг хийж байгаа гэдэг нэрийдлэр магадгүй нөгөө
сэтгэлгээний одоо ойлголтын дээр тоглоо тийм магадгүй энэ дунд заавал бүгд маркетинг гэж байгаа ойлголтыг бүгд сайн мэддэг, ялгаж салгадаг хүн байхгүй ч юм тийм. Яг л адилхан бусад одоо юу гэдэг манай орны хүн за цаашлаад дэлхийд ирж байгаа мэдгүй хүмүүс зөндөө энэ одоо юу гэдэг мэдлэгийн онцлогыг ашиглаад хүмүүс нь бас бизнес хийгээд байна. За тэгэхээр энэ бол одоо ерөнхийдөө юу гэж биднээс тодорхойлж байна гэхээр уламжлалт маркетинг юм аа тийм. Ерөөсөө л нэг ном сум авах гэх тоглоомтой зүйл юм. Юу гэж юм гэхээр та бүхэн зурагтаас мэдээлэл хүлээж авчаад эргүүл зурагтанд юм хийж үзчихсэн үү? Уусаа боломжгүй тийм. Нэг зар харсан чи өө чи ямар тэний зараа гэж бид нар бол хэлдэг үстэй. Яг юу уусаа амгүй зүйл тийм. Тэгэхээр одоо юу гэдэг ном сумаар хавах гэж байгаа маань ерөөс ямар ч тийм эргэх холбоо байхгүй гэсэн үг байна. Та нэг өөрөө мэдээллийг одоо хүлээж авах золиос ч юм шиг. Энийг та нар одоо яг сэтгэлгээгээр магадгүй та нар зурагтын зар сурталчилгаа хэрэглээ гэж бодоход та нарын магадгүй явуулсан зар сурталчилгаа хүлээж авч байгаа хүмүүс бол зүгээр л нэг тийм золиослогч нар байхгүй. Тэнд ямар зар хиний акумагийнх уу одоо юу гэдэг нь өөр ямар нэгэн компанийн хоо мэдэхгүй шүү дээ. Тэр зүгээр л дуртай юмаа үзэл ингээл гэртээ тайван ажилдаа явцсан ирсэн хүмүүс ингээл ядраалт нэг гайтайхан кино үзэж сууж хатал мөн үлж байгаа. Ер нь бол яг нэг бодоод яг бодит амьдралдаа бид нэр юу бол хийхдээ жорлон л юм. Тэгэхээр бидний нэг ингээд санаа ер нь яг нэг тийм одоо энэ уламжлалт маркетинг маань зүгээр л одоо нуунс маань болчихжээ. Зүгээр л одоо юу гэдэг та магадгүй ингээд теннис тоглолоо цаана чи ямар ч хүн байхгүй. Тэгээд зүгээр л теннис цоглоо ямар ч хариу үйлдэл байхгүй тийм. Тэгж ойлгож болно шүү гэж санаалж байна. За тэгээд мэдээж яг энэ уламжлалт маркетинг бол одоо мэдээж тухайн цаг үедээ ч юм уу за магадгүй одоо Монголд ингээд бас яваад ингээд болоод тах шиг байна л да. Зарим бизнес ингээд бас ашиглаад байна те. Энэ уламжлалт маркетингийг хийх хүмүүс нь ингээд бас яваал байна. Яг үр дүн багтай. За би энэ дээрээс нэг хэд хэдэн санаа хэлсэн юм. Юу вэ гэхээр за гадаах самбар түрүүний тальт үнийн үн гэсэн 3 сая ч тооч мэдгүй сая ч ашигтай байдал нь мэдээлээд байгаа. Зурагтын зар гэж бодлоо 30 секундэд хийх юм бас аюул үнэтэй тийм өртөө өндөртэй байхгүй яг уламжлалт одоо зар сурталчилгаа. За зардал их гэдэг дээр марахгүй хаа. За ROI юм ч гэх боломжгүй гэж. ROI гэж байгаа маань юу вэ гэхээр маркетингийн зардлын өгөөж гэсэн үг. Энэ маань яг бодит амьдрал дээр юу гэсэн үг вэ гэхээр би магадгүй 3 сая төгрөгөөр нэг одоо Улаанбаатар хотын ямар нэг газар энэ хулдаас тавилаа л да. Тинчэнээс би яг хідэн хүн тэр самбарыг манай самбарыг хараад ирээд худалдан авч болоод бүтээгдэхүүн авчваа гэдгийг тооцохгүй та нар үстэй. Тэгэхээр за зурагтын хийж гисэн. Яг бүр хийж нарийн тооцоод мэдэх боломж байна. Жишээлбэл сонин ч юм. За магадгүй ингээд ийм үгтэй. За ирж байгаа хэрэглэгчдээс санал авч байгаа шүү дээ. Манайх одоо ямар экспортер мэдж ирөө гэдэг юм санал авч байгаа. Гэтэ нэг ийм юу гэхээр ирээ ингээд за би магадгүй за сар шин зориулаад за одоо юу гэдэг юм үнэ хямдрууллаа гэж бодлоо тий. За одоо ботоо юм тосч юм тий. Хямдрууллаа гэж зүгээр бодъё. Тэнгүүд энэ маань ингээд нэг за би ингээл за сурталчлаа гадаа самбар тавилаа зурагтаар явууллаа. За одоохондоо бол яг би бол итгэлтэй байна. Мас үнээр ингээд уламжлалт маркетинг хүлээгээд авсан сэтгэлгээтэй болохоор хэцэнгуй хүмүүс ирээд өө энэ чинь нэр ингээд хямдарж байгаа маань л ирэх багталтаа. За дараа нь тэгвэл тэр хүмүүсийг яаж шийдвэл байнга ирүүлэх вэ? Бас дахиад нэг зурагт явуулна тий. Дахиад нэг зурагт. Яг магадгүй тэр дунд нэг ихтэйх ингээд хэрэглэгч нараа ингээ бөөцөлөх гэж ярьдаг. Шүрмсийн аваад тий ирэж яриад магадгүй машиныг бүртгэж аваад дугаарыг бүртгээл тос нь одоо жишээлбэл та ийм тос авсан юм байна энэ чинь дизээ дуусна гэх. Яг одоо аккумулятор бид нэр хийж байгаа ажил нь тийм ба тий. Тэгж магадгүй болох юм. Гэхдээ ерөнхийдөө жишээл төсөөлөхөд үзтээ за би гадаа нэг самбар тавьсан
Тэнцэнээс за өнөөдөр 3 яг гадаах самбраас орж ирсэн гэж хэлж шүү ч юм уу те. Гэтэ яг бодит амьдрал дээр би бол юмыг тэгж явдгүй гэж боддог. Юунаас шалтгаалдаг вэ гэхээр өнөөдөр магадгүй яг акума төвдөр тос цаад үйлчилж байгаа хүн яг тэр хэрэглэгчдэд яаж хандав те. Өмнөх сард би за өмнөх сараа баяг ямар нэг одоо ингэ тохиолдолд би тосоо солиулдаг ч юм уу за эсвэл нууц төвчөөний хувьд би тэнд ингээ очиод үйлчлүүлээ гэхэд яг надад ямар сэтгэл үлдсэн би тэрийг л хадгална. Тэрнээс би зургатаар тэртээ тэр 100 зар сурчлага харж юм. Гэхдээ надад их зургат байх хэрэгтэй. Яг үздэггүй. За өөр ингээд нэг ямар нэгэн байдлаар би мэдлээ гэдгийг би бол эзэнч үлэн зөвшөөрдөг. Магадгүй би нэг үйлчлүүлсэн бол тэнд гой сэтгэлдээ болсон эсвэл муухай сэтгэлдээ болсон. Эсвэл за яг байж болох юм. Хэрвээ би гой сэтгэлдээ буцах юм бол 50 100 хүн явчихсан. Энэ тийм хин нэг нөгөө л нэг анх бид нэр ярьсан шүү дээ. Биднэрт проблем гарвал бид нар хэн ханддаг вэ? Найз, гэр бүлийнхэн, таниллынхан одоо ажлын газар юм тийм. Тэгэхээр яг тэр моментэд хэрвээ надад Монголын улс төвчөөч юм Акума компани тосон сайн ч юм үйлчлэгээ сайн гэдэг сэтгэлгээ үлдэх юм бол би тэр хүмүүст хэлнэ. Би бас өөрөө хэлнэ. За ингээд ямар ч гэсэн миний ихний байдлаар зөвлөх бол аль болох хүнийг гомдоохгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл ямар ч маркетинг явуулсан үйлчлэгээний ажилтан, удирдах ажилтан, менежерүүд алдаа гаргах юм бол хүний сэтгэлд нэг тийм нүхэлтчтэй байна гэж бодож. Тэр нүх цаашаа хэдэн хүнд нөлөөлөх вэ? Би магадгүй сайн хүлээж аваад 50 хүнд нөлөөсөн бол би муугаар нөлөөлвөл 200 хүнд ч нөлөөж болно шүү дээ. Хэн мэдлээ гэж. Үнийг хизээч жишээлбэл том босс байна. Эсвэл энэ нэг зүгээр талах цаардаг хүн. Эсвэл зүгээр энэ нэг юу гэдэг нэг муу хувцастай хүн ч юм уу тийм. Биднээс тэгж хүнийг харьцах шаардлага байхгүй. Хүн нэг малаатай цанц хүмүүстэй харахад булгаач юм шиг хүн орж иж болно шүү дээ. Гэхдээ магадгүй зүгээр ингээд айгүй том босс ч юм тийм айгүй нөлөө бүхий хүн нэг өглөө ингээд гүйж аваад ороод ирсэн ч гэж болно шүү дээ. Хүнийг мэдээж ойлгомжтой энэ бол хүн бүрийн асуудал. Гэтэ хүнийг жишээлбэл ялгаж салгаж жишээлбэл хэрэглэгчийг бол хизээж ялгаж битгий харилцаж байгаа гэсэн санаа. За тэгэхээр уламжлалт маркетингийн за төсөөгийн хэлгээр магадгүй санал асуулт аваад ч юм уу тийм. За та яг манай бүтээгдэхүүн яагаад авахар болсон бэ ч юм уу. Тэгэхэд бол би бодчлаа магадгүй найз зүйлсэн эсвэл сайн гэж хэлсэн ч юм уу тийм. Бүтээгдэхүүн сайн байх бол ойлгомжтой хамгийн нэгдүгээр. Хоёрдугаар гол нөлөөлөх юм бол найз нөхөд танил тал. Одоо би бол тэрийг бацталтай. За гуравдугаар магадгүй нөгөө телевиз ч юм янз янз гарч ирэх. За би нэг хүртээмж багыг тавьсан та бүхэн гайхаж магадгүй. Яагаад хүртээмж байгаа юм бэ? Монгол улсын одоо явж байгаа телевизийн хүртээмж чинь бүх орондоо хурж үнэн би тэрнээс санал нэг. Гэхдээ нэг юм байна л да. Жишээлбэл Акума компани хувьд ч юм уу Монголын улс төвчөөний компани зорилттой хэрэглэгч нь юм бэ? Тийм. Магадгүй зургтын зар явуулсан чинь дандаа нэг хүүхэлдэйн киноны араас яваад байлаа юм. Хин үзээд байгаа. Хүүхдүүд үзээд аавдаа нөлөөлөд машины энэ тас аваа гэж бол арай л хэлэх болов. Гэтэ ямар ч магадгүй л юм мэдлээ. Гэхдээ үнэхээр яг зорилттой хэрэглэгч нарт хүрч ийн үү гэдэг тал дээр нөгөө уламжлалт маркетинг аюул сул гэдгийг би муу гэж би хэлмээр бодлоо. Би жишээлбэл манай гэр 3-4-р хаалт, манай ажил 4-р хаалт. Шаардлага гараад би өрөмтөө уулзгаад хотын төв рүү ордог. Бодъё л да за нисгээс ирж байгаа зам ингээд том самбар байлаа гэж. Эсвэл юу гэдэг юм. За хаяа дам дарж байгаа. Тэр зам байхгүй өөр за сансарт байлаа. Би магадгүй зорилт хэрэглэгч байж болно шүү дээ. Гэтэ хүрэхгүй. Тэгэхээр яаж хүрэх үү? Яаж бүр яг бүтээгдэхүүн үйлчлэгээ манай яг л зорилттой хүнд яаж хүрэх вэ? Дахиад ирсэн үнийг бити хаал. Бити гондоо. Хүн яаж хийж зориод ирээд тосоо солиулсан л бол тэр чинь асар том дэвшил байхгүй. Асар том
юу гэдэг тэр нөгөө том зурагтын заар ч юм эсвэл ямар нэгэн гадаах самбар хараагүй. За харсан ч ямар нэгэн байдлаар ирсэн баг. Ирсэн үнийг хизээж бити хоолоо. Тэр бол одоо зөвлөгөө нэр. За тэгэхээр одоо уламжлалтай баг зэрэг мартай юу вэ гэхлээр магадгүй бидний одоо ингэ хийгээд байгаа зүйл бол шинэ медиа маркетинг гэж хэлж байна. Энэ маань өөрөө юу вэ гэсэн дэвшилтэд медиа маркетинг гэдэг. Дэвшилтэд аваад яг зорилттой зах зээлтэй хамгийн бага зардлаар хүрэх. Тэгээд мэдээж борлуулалтаа нэмэх компани өөрчлөлт ойлгомжтой. Энэ бол хамгийн чухал ажил. Тэгэхээр дэвшилтэд медиа маркетинг гэдгийг спорттой нөгөө харьцуулах юм бол тийм. За энэ ингээ хүн байгаа. Би бас өөр хүн. Теннис тоглох. Юу гэсэн үг вэ гэхээр би ямар нэг мэдээлэл өгөхөд хүний хэрэглэгчийн жишээлбэл санал гомдол сэтгэлийг хүлээж авдаг механизм бүрдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл өмнөх бодолтой танаар бүгдээрээ мэдж байгаа. Өмнөх Монголын нууц төвчээр компани цахим хуудасаар ороод та нар жишээлбэл юу гэдэг нь сан сэтгэлээ үлдээгээд байнга ингээд би ороод сонирхолтой мэдээлэл хараал ч юм эсвэл тэнд ингээд 24/7 ажилтан ингээд нэг чат мат байдаг ч юм уу тийм. Би яг ингээд нэг бас л тэр чинь адилхан баг. Нөгөө нэг зовж байгаа л ингээд ямар ч байсан бас авахгүй ирсэн үнтэй би бас адилхан баг. Цахим орчинд хэдэн зуун сая тэрбум домен нэр ч юм уу ингээд хадгалаас тавьсан шүү дээ. Тэр дундаас би ингээд ингэж яагаад хайж байгаа мэдгүй яаж байгаа чайж байгаа тийм. Цахим хуудасд ороод ирсэн бол би хэрэглэгч болох хэрэгтэй байхгүй хамгийн гол нь. За шууд магадгүй хэрэглэгч болдгоо маа. Би ямар ч байсан танай цахим хуудсыг таалах хэрэгтэй байхгүй. Би за энэ чинь аятайхан цахим хуудас вэ шүү. Би эндээс нэг хэрэгтэй мэдээлэл олоод авах юм шиг бай. Эсвэл магадгүй ингээд нөхөн амьтантай чатлсан чинь нөгөө надтай айгу таалагдаад би байгууллагын шинэ жил ч юм уу эсвэл янз янзын юм хийж болно шүү дээ. Им мэдлээ юу ч хийж болно тийм. Тэгэхээр яг л за тэгэхээр энэ дээр нэг юм хэд хэдэн санаа байна л да. Дэвшилтэд медиа маркетинг гэдэг маань өөрөө ерөөсөө хүнд хэрэгцээтэй мэдээллийг хүссэн үед өгөх гэдэг техник шууд ойлгож байна. Энэ маань магадгүй би блог унших туфтаа ч юм уу ихэнх залуус одоо интернет дээр за Facebook ч юм уу эсвэл хэрэгцээтэй мэдээлэл олж авахгүй тийм нэг байдаг болцсон. Тэртээ тэр үү. За магадгүй жишээлбэл Монголын нууц төвчөө компанийн хувьд бол зорилттой хэрэглэгч нар гадаадын хүмүүстэй эсвэл хотоодын хүмүүс. Гэтэ магадгүй бас нэлээд гадаадын жуулчд руу чийлдэг. Тэр бол ойлгомжтой. Тэнгүүд эдгээр хүмүүсийн бид нэр тарих яаж ажиллаж байгаа юм бэ? Эдгээр хүмүүс ямар магадгүй гадаадд сурвалж төгсөөд бид ч юм бол багаж ингээд эдэн настаас Google яах вэ ашиглаад сурцсан имэйл нэгээл өөрийнх нь хэл дээр нь ядж байгаа амар авах. Тэгэхээр энэ ингээд за гадаад хүмүүсийг бид нэр одоо ингээд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчлэгээ зарна гэж бодож байгаа л эдгээр хүмүүсийг баг зэрэг мэдэх хэрэгтэй л дээ. Тэ. Жишээлбэл бид нар бол ядж л Google-ээр хаанаас юу ч хайгаа мэдээд байгаа. За Google гэж байгаа чинь хайлтын систем байгаас Монголын магадгүй нөө шар ном ч юм уу 109 шил юу гэдэг ижлэг юм. Тэндээс жишээлбэл за Монгол дахь хамгийн одоо боломжийн үнэтэй жуулчны бааз гэдэг гарч ирж байна уу гэдэг чинь асуудал. За ямар нэгэн байдлаар ингээд би нэг нийтлэл бич одоо ингээд хайлтаа юм одоо юу гэдэг. За Монгол орон гэж хайх замаадгүй эхлээд бол янз янзын зүйл гарч байна. Гэхдээ одоо бас нэлээд гарч ирдэг болсон зүйл юу вэ гэхээр блог. Яагаад вэ? Жишээлбэл компани блог чинь ихлээр хүмүүс бас ингээд хараад юу бичих юм компани блог гэдэг чинь хөөхөн сан сэтгэл бодлоо л нэг ингээд бичдэг. Магадгүй нэг зохиолч ч юм уу тэр нэг ингээд номоо бичих юм ийдэг гэл бас нэг юм өрөөсөл ойлголт байдаг. Гэхдээ одоо бол блог гэдэг ойлголт маш өндөр одоо биш одоо өргөн цаар өргөөр ойлголт болсон. Компани юуны тухай блог бичиж болох вэ? Жишээлбэл
За Акумагийн магадгүй ингээд ямарваа нэгэн зохион байгуулсан. За зүгээр ерөнхийд нь зохион байгуулсан арга хэмжээ, энэ нэгэн үйлчлүүлэгчийн сэтгэл. За ямарваа нэгэн одоо юу тийм сонирхолтой мэдээлэлтэй би магадгүй нэг ингээд за захин орчинд ингээд бизнес хийдэг хүн байлаа гэж бодъё. Гэтэ би бол машины тосны тухай одоо мэдлэг байхгүй. Би баг яаж солиулж байгааг мэдэхгүй нэг баг л байна. Би тэрийг нуугаад явах тийм. Үнэ. Гэтэ ямар ч нэг машин байдаг. Ямар ч тосон дуусвал тосон солино гэдгийг бол мэдж байгаа шүү дээ. Ямар ч хинч байсан төмсөн дуусвал дэлгүүрөөр төмсөн авах мэддэг, талхаа авах мэддэг. Тэрнтэй л яг л. Гэтэл магадгүй би буюу одоо ингээд тодорхой хэмжээнд нэг интернетийн орчинд ингээд ашигладаг. Тэндээсээ ингээд мэдээлэл хайдаг болсон хүмүүс байна. Залуучууд бол ойлгомжтой мэдээрээ одоо ирээдүйн ингээд яг том мэдлэгч нар эдгээр хүмүүс чинь ингээд одоо захин орчинд ингээд ашиглаад мэдээд байгаа. Тэгэхээр магадгүй энэ хүмүүст зориулаад машины одоо жишээлбэл тос тослогоо гэж юм яаж хэдэн сарын хугацаанд солих ёстой юм, яаж шалгах юм, ямар тосны ялгаа байдгийг тийм энийг зүгээр магадгүй ингээд нэг захин мууз руу навахад бүтээгдэхүүн үйлчлэгээ гэж биччихдэг. Ингээд харахад айгүй олон ингээд давуу тал, сул тал энэ бол ийм хөлддөг гэж нэг бичээл тэдэн гараас 40 гараас хөлдөхгүй мөлдөхгүй тийм тоон байдаг юм. Гэтэ би тэрийг яг ингээд уншгүй та нар ингээд боддоо би ямар нэг юм дотор аваад дэлгүүрт ороод би өөртөө хэрэгтэй юм аавна гэж бүх бараа ингээд хараад энэ чинь ингээд памперсаа энэ чинь ингээд юу бид нар тэгдэггүй шүү дээ. Яг амьдрал дээр адилхан байхгүй. Би ч гэсэн захин муудад ороод өөртөө хэрэгтэй мэдээлэл юу дарлаа хэрэггүй бол гарлаа хэрэгтэй бол магадгүй өөр хүнд явуулна. Тэгэхгүй бол тэгэхгүй. Сайн хөөлж өгч болно. Сайн ээж аав гэж болно. Сайн юу гэдэг телевиз юм ч юм аюу том босс гэж байна. Юм мэдгүй гэж болно тийм. Тэгэхээр баг зардлаар бүтэж байгаа энэ боломжийн бүү алдаа энэ бол маш чухал. За хоёрдугаар ROI хэмжигчгүй зэрэг тавьсан. Энэ дээр би нэг бас арай нэг тодруулаад нэг юм хэлмээр байна л да. Энд би нэг ингээд нэг айконууд одоо ингээд жижигхэн зурагнууд тавьсан. Та нар харж байна уу? Энэ маань өөрөө бас би нэг дотор хэлсэн юм юу гэхээр ийм олон нийтэд харилцах мэдээллийн сүлжээ захин мөнгөцүүд аюул урт сонсогдож байгаа. Гэтэ санаа нь юу юм бэ? Facebook гэж жишээлбэл захин мөнгөс байна л да. Энд одоо ингээд баг байхгүй болчихжээ гэж хэлэхэд баг болохоор Монголоос 130-аад мянган хүн явуулсан ашиглалтын бил. Одоо бол дэлхийд тэрбум гараа хийсэн юм шиг сонсоод байна. Эсвэл 700 хэдэн сая гэж юм. За тоон яг. Гэхдээ ямар ч байсан дэлхийн одоо 3 дахь орн болсон. Яаж мэдчихэв юм. Одоо чинь хятад хамгийн их хүн амтай дараа нь энэтхэг дараа нь Facebook болчихлоо. Өмнө нь юу байсан бэ? Орос замдгүй ямар ч нэг орн байсан баг. Манайх бол нэг юм. Гэхдээ нөгөө Facebook гэдэг чинь дэлхийн 3 дахь орн болчихжээ. Яасан гэсэн чинь нөгөө хүмүүс чинь ороод тийм ингээд хоорондоо найзлал тэгснэ ингээд сонирхолтой юм тавиал тэгэнгүүт нөгөө компаниуд нь бас хуудсныг бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулаад тэнд орж ирсэн хэрэглэгч нарыг сэтгэл санааг нь сонсоод бид нэр юун дээр алдсан аа бид нэр юун дээр алдаагүй бидний ололт юу байж компаниуд ороод байна одоо. Улс төрийн хүмүүс бол бас сонирхолтой бид нар бол хаач PR-ийг сурсан болохоор тийм үү манай сонсогч нар дэмжигч нар байгаад бол орё. Одоо бол Монгол жишээлбэл Facebook бол нэлээд хамгийн том цар хүрдэг юм болчихсон. Өмнө нэг 2-3 жилийн хай тав гэдэг бас захин мөнгө спейс монголчууд ороод бас найзлал ингээд нэгнийхээ зургийг хараад ингээд цагаа өнгөрөөд үлдсэн. Тэгэхээр энэ дээр бас Акума Монголын улс төрчийг одоо хоёулаа ерөнхийдөө бид нартай хамтраад хийхээр болж байгаа. Энэ дээр бид нар юу хийх вэ гэхээр ямар ч шат дараалттай ерөөсөө хэрэглэгчийн нийтлийг бүрдүүлнэ. Тэнд одоо Акума компани жишээлбэл мангуу одоо залуучууд ч юм уу төсвөөчүүд ч юм уу жолооч нарыг бид найлуулах зүйл бол Монголын улс төрчийн хувьд бол одоо жишээлбэл
нөгөө гадаадын ч юм уу нөгөө нэг магадгүй 2-3 жилийн өмнө үйлчлүүлсэн ч юм уу нөгөө янз янзын ирж байгаа гадаадын хүмүүс бол өөрсдөө бүгд Facebook дээр магадгүй одоо юу гэдэг бидний Facebook дээр лайк хийгээрэй гэдэг нэг гадаад хүн дээр очиад хэлэхэд бол тэр өө тийм үү та нар Facebook дээр ямар гоё юм бэ л гэж байна ингээд манай ингээ хаяг ийм nooш манай вебсайтаар ороод бичнэ боддоо тэнгууд жишээлбэл би заа гадаадын байлаа гэж боддог. Тэнгүүд Google-ээр ингээ хайж юм л да. Монгол орнд 5 сард очиход гэхдээ би одоо 1 сард хайж байгаа. Энэ ингээ жишээлбэл сэтгэлгээний ялгаа. Монголчууд бол 5 сард очих жоо 4 сарын 29-нд ч юм уу. Одоо яг юугаар гэж магадгүй хаа. Тэнгүүд жишээл гадаадын хүмүүс шаал оноо. Ямар юмаа ингээ жоо төлөвлөө сурцсан. 5 сард очих юм 1 сард хайж байгаа. Эсвэл одоо 100 ирэх юм аль ингээ 12 сар 1 сард ингээ хайцсан. Мэдсэн ямар ч гэсэн ийм компаниуд байх боломжтой юм байна мэдсэн. Бид нар чинь ирэхээс нэлээд өмнө хаана очих байгаа, энтэй уулзах чаа, ямар газар байрлах вэ? Биднийг бол арай аминдаа хайртай одоо юу тийм ямар ч гэсэн тийм сэтгэлгээтэй хүмүүс байна. Тэгэхээр тэр хүмүүс ямар ч гэсэн цахим хуудасд орлоо. Тэднэрт Facebook, Twitter харагдах юм бол энэ чинь бас нэг хэрэглэгчээс сонсох гээд байт юм, мэдрэх гээд байт юм гэсэн ойлголт бол цаанаас аваас өвддөг болсон гэсэн санаа. Тэгээд тэр нэг бас өөр янз янзын ингээл нэг улаан яра цэгэр юм байна. Энэ бүгдийг тайлбарлах нь жоохон юу. Гэхдээ энэ яг Twitter, YouTube энэ хоёрын ингээс тайлбарлаж. Энэ маань зүгээр л хүн өөрийнхөө бодлыг бичдэг, 140 тэмдэгт бичдэг нэг цахим хуудас Twitter гэх. Энэ дээр одоо Монголын улс төрчид аюу олон болчихчих. Бүгд л өөрсдийнхөө үзэл бодол тэгэл тэр чинь нэг жишээлбэл хэнийг дагаж хинээс мэдээлэл авах уу, хэнийг дагуулах уу гэл сонирхолтой мэдээлэл өгөөл хүмүүс ингээл дагаад гэдэг нь одоо юу гэж хэлж байгаа юм бэ? Би танаас мэдээллийг авъя гэж өөрийнхөө зөвшөөрлийг өгч байгаа юм л дээ. Жишээлбэл нөгөө нэг би имэйлээ алдаад юм эсвэл кино үзэж суужсэн чинь зургтын ямар ч гэсэн зар гарч байгаа шал өөр ойлгож. Би чамаас мэдээлэл авъя гэдэг тийм одоо зөвшөөрөл өгч юм юм. За YouTube гэдэг нь маань бас яг видео одоо ингээд ямар нэгэн видео одоо хэрэглэгчийн сэтгэл ч юм те тэр видеонууд ингээд оруулаад хүмүүс ингээд сонирхоод үзээ. Энэ чи юм гоё газар юм чи ингэж болохоор газар энэ талаар бас тусан дорж нэлээд дэлгэрэнгүй тайлбарлах хаа. За тэгээд дараагийн зүйл. За тэгэхээр уламжлалт ба дэвшилт медиа маркетинг гэсэн санааг юусэн гялсанд үнэх юм бол тэр уламжлалт чинь ингээд ерөөсөө л одоо юу гэдэг тэр бол санаа ойлгомжтой заавал тайлбарлах юм. Гэтэ ер нь бол яг нэг өргүү зардал их гарч ийна л гэсэн санаа л байна. Яагаад бид нар заавал ингээд нэвтэхээ заавал нэг олон ингээд бүх хүнд сурталчлаа. Нөгөө аккумулятор хамаг бүтээгдэхүүн үйлчлэгээ 30% ямдруулаа гэсэн чинь та нар тэгээд ирээд биднээс өмнө яриад байгаа бол тийм ч юм. Тийм зар одоо сонсоод би вау гэж хэлэхгүй болчиход байгаа. Яа тэгэхээр ганц ч сайн адилхан байна. Яа бид нэр тэгтээ тэр хүн ингээл хаас айгуул ингээл заа сурталчлаа ингээл хүн гэхдээ хизээч өөрийгөө нэг юмд худалдаж чинь гэж бодох дургүй үстэй. Би одоо жишээлбэл ингээд байжсэн чинь нэг хүн ирэл найз олохгүй ингээд юм яриад байгаа болов уу гэж бодсон чинь сүлжээний юм зарах гэж юм эсвэл янз янзын бүтээгдэхүүн шахах гэдэг юм ямар санаа гараа гэдэг би холддог л байсан. Энэ ч адилхан шүү. Яг л тэрнтэй адилхан. Бид нэр зүгээр ирж байгаа хэрэглэгчийг гондоохосоо бид нэр зүгээр л бариалах хэрэгтэй. Тэрэн дээр тэгэл стол сэтгэл ханамжийн өндөр байлгаал тэгэл явуулах бол бидний хамгийн гол зүйл. Дараа нь харж байгаа ямар ч байсан маслын тусаар солиултад ирэхэд юм эсвэл нэг хэрэглэгч ирэхэд манай Батгийн найз үүсэн эсвэл нөгөөдөг чинь хүүхдэд авалцсан тийм үн юм ирэх байхгүй. Үнэхээр сайн үйлчлэл. Бодлоо би жишээлбэл хит хитэн ингээд нэг компаниудаас проблем үүсгэжсэн юм. Хэрэглэгчтэй харилцах албанаас нь Unitel гэдэг нэг компани тэр компанийн нэг модемыг ашиглах нэг уцтаал ингээд айгүй проблем. Монгол бас яг нэг юу тийм сэтгэл байгаад за би ч нэг компани төлөөлөх шүү. За энэ бол ингээ хэрэглэгч.
За хэрэглэгч хаана гэдэг ойлголт бол ингээд хаасаа яваад тийм ямар ч байсан тийм яг энэ компани үнэхээр хэрэглэгчийг хаана гэж бодож ийн үгүй бол тэр бол нэг олон өмнө бол нэг биш. Яг амьдрал дээр бид нэр ингээд гараад ярих ч юм уу эсвэл ингээд үйлчлэх үе хаана уу боолоо гэдэг нь мэдэгдчихдэг. Тэгэхээр юу гэдэм бэ? Одоо магадгүй жишээлбэл хүн ирлээ гэж бодоход бол та нар бол гараад өөр л харьцах байх л та. Ресторан дээр ч бай, нууц товчон дээр ч бай, аккумулятор дээр ч бай. Одоо тэгвэл энэ бүх хэрэглэгч нарыг ерөөсөө л алдахгүй байна. Энэ бүх хэрэглэгч нарыг ондоосон нэг хэрэглэгч байгаад за өөрөө нэг ингэ бодож байгаа нэг эдэн нүх хатчихгүй гэж баярлуулсан хэрэглэгчээ ингэ тоолхлоо тэрийг авчих. Тэгээ нэг нөхүүлтний дүрмсэн шүү дээ. Та нар ч ихсэн адилхан. Ямар нэгэн бүтээгдэхүүн үйл за ингээл өчигдөр жишээлбэл би нэг тараг авч байгаа байхгүй. Тавны тараг өчигдөр чинь 6-аас сүү хөлцөд компани тараг. Нээсэн чинь дотроо хөгцтэй байна. Тэнгүүд би уцсан байхгүй. 6 өнгөрцөн байсан. 6:40 болсон. Хэрэглэгчтэй харилцаалгүй жоо байд юм л. Аваагүй. Уцсан аваагүй. Тэгээ би ингээд айгүй нөгөө ингээд автомат хариулагч чинь гоё юм лээ шүү дээ. Маркетингтэй бол 2-ыг 4 юутай бол 4-ыг тэр нэг айгүй уриалах хүмүүсгүй аа гэж яриад гоё яриад. Тэгэл би ингээд бүх тоон дээр нь барыг дарж байгаа нэг тоон дээр дарсан чинь нэг хүн авсан. Яа тэгээ би ингээд учир шалтгаанаар чи надаас сонсож чинь утасны чинь дугаар хэдөө гэхээр би харин одоо энэ ингээ яах вэ гэдгсэн чинь утасны чинь дугаар хэдэ ингээд чи миний утасны дугаараа яахсан би ингээд ийм проблемтай болчиход байна шүү дээ. Хизээ шийдвэрлэж өгөхгүй гэсэн чинь шууд тасалчихж байгаа. Тэгэл би блог бичсэн. Та нар mindosh.com гэж ороод жишээлбэл сүү хөвцөл компани дээр яг тохиолдсон явдал ч юм уу, Unitel ч юм уу тийм янз янзын компани дээр би проблем үүсгэсэн би бишээ. Ингээд тэр компани бүтээгдэхүүн үйлчлэгээ надад хаалгыг тавив. Тэгээ би одоо хэрэглэгч гэдэг утгаараа бүтээгдэхүүнтэй хэрэглэгчтэй харилцах алба ч юм уу янз янзын ингээд нэг өөрийнхөө байдлаар ингээд шийдвэрлэх гэж оролдож юм л да. Би магадгүй том улс төрч биш, би магадгүй том босс биш. Гэхдээ нэг боссын юм усын мэдээ өө энэ над 100 гараг өгөхгүй бол би санд өглөө тийм байхгүй. Гэхдээ би зүгээр л өөрийнхөө блог дээр бичсэн. Тэгсэн чи өнөөдөр яасан бэ? Аль хэдийн 4-5 мянган хүн үзсэн. Twitter, Facebook-ээр боо юм болж байгаа. Хүмүүс ост сүү үзээд компани ингэхгүй арайч тийм даа. Эл итгэхгүй бол хамгийн сүүлд нь хааж болно. Презентацийн төгсөн. Нэр өгдөг. Тавхан атсан байна. Тавхан аваад хааж болсон. Би яа ингэсэн. Одоо хэрэглэгч нар яадаг болсон гэхэлээ нэг смартфонтой болсон байна л дээ. Энэ iPod, iPhone, Android. Би Android-тэй л даа. Тэгээ би 100-ыг авсан. Би битсэн. Тэнгүүдээ би уцаар ярьж байхдаа бас битсэн. Яг байна. Яг сүүлд нь. Та нар магадгүй яг ийм хүмүүсийн жишээлбэл хүмүүс хэрэглэгч нар чинь ийм болчиход байна шүү гэдгийг би бас хэлчихсэн юм л та. Тэ? Магадгүй нэг хүн эндээ ингээд нөө дуурайгаар хийцэн тэгснээ ингээд муухай харьцаад иж болно шүү та нартай. Тэгснээ юу гэдэмдээ хүн чинь бас нэг төвчээр байгаад задраа шүү дээ. Тэр үеийн бодлоо ингээд тасалж авсан нь өөрийнхөө блог дээр тавиад эсвэл сонин дээр тавиад болно шүү дээ. Гэхдээ энэ бүгд бид одоо бэлэн байх хэрэгтэй болчихлоо. Тэ? Яа наачгаа нэг юм ингээ муулаа бичмүүд хариулах хэрэгтэй. Жишээлбэл одоогийн байдлаар сүү хугацаа компани хариулаа. Энэ яг зүгээр айгүй сүүлд болсон, өчигдөр болсон юм болохоор би хэлчихлээ л дээ. За тэгэхээр шинэ медиа маркетинг гэдэг нь өөрөө ингээд санаа нь юу хэлж байгаа юм бэ гэхлээр бид нар одоо ингээд тийм уламжлалт маркетинг том мөнгө төлөвлөл ингээд айгүй өндөр төсөв батлаа. За маркетингийн хаста 3 том газар нөгөө том биллборд худалдаж авах чинь эсвэл ингээд ямар ч шаардлагагүй болсон. Зүгээр л бид толгоогоо л ажиллах хэрэгтэй. Энэ санаагаар юу хэлж байгаа юм гэхлээр хэрэглэгчтэй мэдээж гоё ухаалаг харьцагтай, хариуцлагатай төвчээртэй магадгүй тэр хүн нэг ажил явуулч юм эсвэл айгүй тийм бухимдалтай байж болно шүү дээ. Жирийн үедээ зүгээр хүн. Тэгээд уураа гаргаж байгаа хний объект нь магадгүй болчих болно шүү дээ. Үгүй хэн мэдлээ амьдрал зөндөл юм тохиолж байгаа. Энэ олон бид нэр зүгээр л бэлтгэлтэй төвчээртэй яг компаниа төлөөж байгаа шүү гэдэг сэтгэлгээтэй л байна. Тэгвэл над чигээр
блог чи тэр нь хайрмууд ингээд дээгүүр гарч ирээд байвал би бол хүсэхгүй юм чи хамтран ажиллаж байгаа байгууллага маань ингээд хаппиа гэсэн чаашаа гэхдээ ингээд нэг хэрэглэж байгаа болоо тэрний үнэхээр бичсэн чинь олон хүмүүс тэрэнд ингээд хандаад байвал би ч гэсэн хүсэхгүй байна. Тэгээд би таныг хүсэхгүй байна гэж бодсон. За түрүүн нэг танаас видео харуулж байгаа бас болцсон юм байна. Энэ нэг одоо би танаас энэ за Facebook гэж яг юу гэдэг юм бэ? Арай энгийн граунд байлаа. За жишээлбэл энэ ийм үгтэй юм байна. Радио анх ингээ үгсээ 50 мянган хэрэглэгчнэрт бүгд 38 жил зарцуулж байна. Телевиз 13, интернет 4, iPod гэдэг нэг юм сонсдог юм байдаг шүү дээ. 3 жил зарцуулсан юм байна л да. Одоо бол тэгэхээр ойлгож байгаа тийм 50 мянган хэрэглэгчид радио бүхийн тулд 38 жил зарцуулсан. 50 мянган бүхийн тулд 13 жил зарцуулсан юм. Гэсэн чинь нэг ингэж за ингэ. Гэсэн чинь Facebook гэх төрөнд хэлээд дэлхийн 3 дахь орн болчихжээ. Цахим ууз 100 сая хэрэглэгчид хүрэхийн тулд ерөөсөө 9-өөс доош сар зарцуулсан. Энийг тоо хэлээд байгаа. Энэ за энд ингээд нэг баком дотор хүмүүсийн тоон дотор байсан. Гэсэн чи одоо ингээд юу вэ? Радионы бизнес бол тэр бүр хаагцсан байна. Ер нь бол баг хийж ойлгож болохоор тийм. Өөр нэг цахим ууз 100 сая хэрэглэгчид хүрэхэд бол 9 сар болчихсон. Чи магадгүй радио бол одоо хийдэг 76 жил болох юм шүү дээ. Санаагаар бол ерөнхий зүгээр гэж багцаа. За тэгээд одоо нэг бас санаа байна л да. Яагаад одоо гэж тийм. Ингүүд түрүүн нэг санаа гарсан шүү дээ. Ерөөсөө хэрэглэгчийг босс за бөөс гэж хаашаа зүйл талах чинь ботлох чинь гэж ялахаа болио тийм. Ерөөсөө хүнийг хүн гэж харъя. Хүнийг хүндлийг хэрэглэгч нараа ойлгоё. Хүн төвтэй компани байна. Амархан бид нэр гараад магадгүй нэг 3-4 хоног ингээл хүнтэй эвтэйхэн ярих гэдэг магадгүй ерөө сураагүй болж байгаа юм уу л. Гэтэ ингээд нэг жоохон харилцаал тэгэл магадгүй хүнтэй жоохон муухай харилцахаар зэрэггүй наа бодчих заяа. Наа бодоод одоо за одоо бодлоо. Тэнгүүд нөгөө нэг бодолтой тань зүгээр ингээд за наа бодох ч яана. Нөгөө нэг ингээд компани маань ингээд нөгөө гуглдсан чи ингээд нэг олон хийлээ миний дунд гараад ирэл яах вэ ч юм те. Арай өөр нэг компани мэдээж өргөжүүл томрол олон хэрэглэгчтэй ашигтай ажиллавал та бүхний одоо юу гэдэг юм одоогийн албан тушаал дээштэй олон хүн ингэж удирдах гэж мэдээж цалин нэмэгдэх тийм л юм байна. Тэрнээс биш юу гэдэг нэг хүний гондолоо гэж таавал юм хожихгүй за компани бол алдна энэ дээр заавал юу гэдэг юм ийм тийм заавал учрууд гэж үнзий тавих шаардлага ойлгомжтой тийм. Хүн төвтэй бизнес байя. За энийг лого биш байх гэдэг нэг санаа байна. Тэр маань юу гэхээр СУХК гэхэлэр одоо жишээ нь айгүй том компани. Unitel гэдэг айгүй том компани. Логыг харах юм бол ваа чи корпорац маркнаас хэрвээ та машин юм болоо юм мэддэг бол өө чиний энэ боолт чинь сууларч эсвэл чи тэрийгээ тэгэж хэмжиж нөгөө багын зам наклаад ч юм уу жоон тодорхой хэмжээнд мэддэг юм аа ингээд тусалдаг тэгээд хилдэг хилээл яа хилээгээд жишээлбэл надаас шууд алт унахгүй нь ойлгомжтой. Би үүнд нэг илүү юм хэллээгээд шууд миний гар салахгүй нь ойлгомжтой. Магадгүй юу гэмтэй гоё ингээд бас заримдаа хүн чинь ингээд гэр орон сайхан байгаад даа ингээд баяртай үедээ нэг жоохон илүү хачир нэмээд ч юм те. Өдөр бодож жоохон буураад байдаг чинь. Гэхдээ ингээд гоё ингээд чимэглэл хоолоо ажил айгүй гоё хоол хараад хүн баярлаад байна. Яг л адилхан нөгөө Монголын нууц төвчөн дээр хин нэгэн очиод үйлчлүүлдэг гэдэл өөрөө мэддэг тийм. За энэ бол гэрийн бүслүүр, энэ бол өн, энэ бол хаалга, энэ ийм учраас ийм Монгол хээ одоо турист гайд хүмүүс байгаа бол жишээл менежер байгаа. Энэ бүгдийг мэдчихэд
нэг Монгол хүнд бол буруутаад байх юм бол байхгүй шүү дээ. Өөрөө үг соёлоо сайн мэдчих чинь. Тэгээ хүн дэвтэйхэн цэгцтэй зөв мэдээлэл өгж ийн гэдэг бол өөрөө маш чухал зүйл болсон. За би аюу их юм яриад багш шүү. Одоо ингэ зогсоо анхаарал тавьсанд баярлалаа. Ер нь normally нэг 30 минут л ярьдаг. Сэтгэл хөдлөл нэг янз янз юмнуудтай холбоод нэлээд удаа ярьчихлаа. Гэтэ гэл зүгээр л хэлчихье. Одоо бол маркетинг дээр комоч Монголын улс төрийн компани гадаад тон самбар ч юм уу зурагтын зар ч юм уу тийм бол хийхгүй. Яг бид нар ингэ зөвлөд ямар ч гэсэн энэ компани гоё юу гэдэг юм. Олон хэрэглэгчтэй, олон үйлчлүүлэгчтэй, сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчтэй компани болохын тулд ажиллана. Гэхдээ бас энэ дээрээс яг л түрүүний хэлсэнтэй адилхан. Нөгөө нэг менежерүүд нь ингээл агуугаа ингээл зармаар тавиал ингээл гадаа ингээл яг үйлчлэгээний ажил дээр яг ингээд гарын албан та бүхэн өөрсдөө сэтгэл санаа компанида гэж зориулж ажиллахгүй бол энд нөгөө удирдлагууд менежерүүд бас ингээд хамтран ажиллаж байгаа байгууллагууд хичээгээд байдаг гарын албанд байгаа та бүхэн сэтгэл санаа сайн дайчилж ажиллахгүй бол бидний ажил биш болно шүү. Тэгэхээр та бүхэн бас маш одоо юу гэдэг ойр менежерүүдтэй жишээлбэл энэ хүн ийм сэтгэл үлдээсэн гэдгийг хэлж яхад хангалттай байхгүй бас. Нэг хүн ирээд сэтгэл ханамж муу гараа явж болно шүү дээ. Юунаас болсон гэсэн чинь. За та илгүүрт нэг тос авах гэдгийгсэн чинь за мэдгүй ямар ч гэсэн нэг юм болохгүй байсан гэж юм тийм. Тэрийг хэлэх хэрэгтэй байхгүй. Энэ надад ямар тийм комогийн асуудал. Эсвэл энэ нэг юм нэвтэрсэн байсны хэлээгүй байсан чинь тэр хүн энэ дээрээ суугаад уураад унсан чинь тэр хүн бодлоо хэрэгтэй байхгүй. Би яагаад энэ юм хэлчих болов юм те. Тэгээд цаг үе өөрчлөгдсөн. Зүгээр одоо ингээ мөнгөөр зодоод зурагтаа гардаг. Зүгээр мөнгөөр зодоод том банер аваад хүн ирнэ ингээ үлээгээд цаг өнгөрсөн. Одоо баг зардлаа яг зорилтод хэрэглэгч нартай бидний сэтгэл ханамж өндөр байхын тулд чармаа ажиллах цаг болсон. Энэ дээр та бүхнийг ингээд удирдлагууд ядаа хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа маш сайн ойлгоод хийж байгаа үйлсийг сайн ойлгоод ийм мэдээж ажилдаа дуртай сэтгэл санаа өөдрөг ингэж ажиллавал цалинны мэдээлэл, албан тушаалын мэдээлэл, компани хамгаалал гоё болов гэж бодож байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За вики энэхүү брэндүүдийн тухай мэдээлэл байдаг тийм. Интернет 200 сая гэж байгаа. Одоо 600 сая лог байгаа. 600 сая лог. 54% өдөр бүр шинжлэгддэг. 54% өдөр бүр шинжлэгддэг. Блогчдын 34% бүтээгдэхүүн үйлчлэгээний талаар сэтгэлдээ нийтлдэг 34%. Таны бүтээгдэхүүний талаар юу гэхийг нь одоо тэнд юу яригдж байгааг та одоо мэдмээргүй байна тийм. Олон нийтийн сүлжээ ашиглах нь болохоор монолог биш тийм үү? Нэг урсгалтай биш гэсэн үг байхгүй. Нэг урсгалтай мэдээлэл зарцах биш. Энэ бол одоо тийм диалог юм харилцан одоо тийм хамааттай хоорондоо мэдээлэл өсөж байгаа тийм сүлжээ юм байна. За өнгөрсөн рекламны хөгжил телевизээр 10.1 сонин ингээд юм хөөдөр удаан хуурж байгаа. Харин одоо энэ онлайн орчны смарт орчны ч юм уу смартфон энэ орчны одоо реклам хийж байгаа өсөлттэй байгаа тийм. За тэгэхээр 2006 онд дэлхийн нийтээр 391 тэрбум ам доллар сурчлагын зориулжээ. За энэ 20 хүний нэг жишээн дээрээс нь тайлбарласан байна л да. За энэ болохоор Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч сонгуульд өрсөлдсөн 2 хүн одоо ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласнаас шалтгаалаад ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг ийм кейс байна. За эхлээд Миккен гэдэг тийм ээ. За Джон Миккен болохоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчд нэр дэвшгүүл ажиллагаанд 11 сая ам долларын хандив цуглуулсан. Одоо явламжлалт дараагаар ер нь бол одоо энэ хурц зургаан гэнэ оролцсон маягаар чинь 11 сая ам доллар цуглуулсан. За харин Барак Обама энэ хугацаанд хандив цуглуулах ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй
тийм боломжтой юмд оролцоогүй. Гэхдээ тэр олон нийтийн сүлжээ сайтыг ашиглан 29 хоногийн дотор 55 сая $. Олсон. 29 хоногийн дотор. Тэгээд Обамагийн бүр фанат бүр хүүхнүүд, октод, YouTube дээр бүр ингээд Обама дурлаа, бүр мөцгөн зураг тавиулаад одоо ч гэсэн видеонууд байдаг. Обама би чам хайртай юм gibi. Тэгээд тийм нэг вайрал видеонууд бүр ингээд ердөө 22 хоногийн дотор маш их тийм газар авсан. Тэгэхээр сошиал одоо энэ онлайн орчинд тэр хурд мэдээлэл тарах хурднууд ердөө зүүрлэшгүй, төсөөлшгүй. Хуучин одоо энэ телевиз ч юм уу уламжлалтын сонин манин 5,000% хилэгдэх сонин манд ямар ч тийм зүүрлэх зүйл байхгүй. Үнэхээр хүн таалагдтал тийм юм хийж чаддаг. Тэгэхээр хуучин юм хөвөл мэдээлэлд нэг цөөхөн тооны нэг за 100 сэтгүүлч ч юм уу хүн бичээд 2 сая хүн уншдаг байсан маань 2 сая хүн уншдаг байсан бол одоо болохоор эсрэгээрээ 2 сая хүн бичээд 2 саяла унших боломжтой болсон. 2 сая хүн 6 тэрбум зургуулаа 6 сая 4 тэрбумуудаар бичих аль хэдийн тийм боломжтой болсон байна. Тэгэхээр саяхан одоо ингээд Нью-Йорк Таймс сонины одоо ялтагт хуралцсан байна л да. Нью-Йорк Таймс сонины. Тэдний хуралдахдаа юу ярьсан бэ гэхээр Иракийн дайныг мэдээлэхийн тулд юм уу? Тэндээс мэдээлэл авчираад монтажлаад гаргахад 3 хоногийн дараа одоо телевизээр зацаа сонин дээрээ гарч байгаа шүү дээ, тийм. Иракийн дайныг хүүхдүүд ийм жижигхэн компьютероос ч юм уу тийм утаснаас өрдөө энд одоо ийм буудалцаан болж байна, энд ийм алаан болж байгаа гэдгийг ямар секундын зөрөөг мэдээлэл дамжуулж ирсэн. Тэдний 3 хоногийн дараа явуулсан тэр мэдээлэл ямар ч тийм сонирн биш байсан. Хүмүүс аль хэдийн зацагдсан байсан. Тэгэхээр тэдний хурал дээр юу гэж ярьсан гэхээр хөл мэдээллийн хэрэгсэл чинь одоо яг юу болчиход байгаа юм бэ? Хаашаа бид нар ч одоо яг яах ёстой? Хүмүүст мэдээлэл одоо яг яаж хүргэх ёстой вэ гэдэг тийм одоо юу гэдэг том хилцүүлэг бүр ингээд том өдөрт зөвлөн хуралдаа. Тэгээд бүх ажилчдаа одоо блог хөтлөх, сошиал орчинд одоо мэдээлэл бичих тийм үүргийг өгсөн гэж байна. Тэгэхээр онлайн орчинд бол мэдээлэл батгах хурд болон хүмүүсийн оролцоо маш их бий болсон байна. Маш их оролцоо. Одоо энд байгаа бүх хүмүүс блог бичих боломжтой. Хэрвээ энд байгаа 30 хүн Монголын нууц хүчээгийн талаар блог бичдэг бол бараг Монгол телевизээр бараг реклам татах хэрэг байна уугүй юу? Болтол нь энэ онлайн орчинд байгаа 400 мянган хүнийг аль хэдийн эзэлсэн байна. Байх боломжтой байхгүй. Жишээлбэл миний блог 1000 уншигчтай, захирлын блог 5000 уншигчтай. Манай ажилтдаг 28 блог бичдэг. Бүгд өөрөө ингэсэн уншигчтай болсон байна. Тэгэхээр манай компани хязгаарч телевиз рекламсч үзээгүй, хязгаар сонин дээр ярьслага, хязгаар сонинд мөнгөдөлж үзээгүй. Тийм юм зардал гаргаж үзээгүй. Гэхдээ хүнд хэрэгтэй ажлууд хийдэг, блогч нар наадаг ч юм уу. Ийм маягаар маркетингийг үл сонирхолтой хүмүүнлэг маркетинг гэж хэлж байгаа юм да. Хүмүүнлэг маркетинг. Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлийг хийгээд одоо Pepsi ч гэсэн одоо анх шинэ үеийн сонголт гэдэг рекламтай байснаа болоод хаан шинэ шилдэг авьяастан байна тэрийг бид дэмжнэ гэдэг уриатай болсон ба 2010 онд уриагаас болоод Pepsi. Тэгэхээр Pepsi болохоор хаан шилдэг авьяастан залуучуудад тэрийг тодруулж гаргаж ирдэг тийм л маркетинг юу гэдэг болсон байна. Их мэтлэн маркетингийн энэ тактик хандлага нь дэлхийн нийтээр юм хувьсах тийм одоо шинэ үеэр орж ирж байгаа юм байна. Хүмүүнлэг ногоо маркетинг гэдэг тийм одоо янз бүрийн ойлголтууд гарч ирж байна. За энэ ингээд цаашаа үргэлжлээд за олон нийтийн сүлжээ тийм ээ ингээд за таамаг маш олон зүйл байна. Хэрэглэгчтэй харилцаа тогтоох, тэднийг сонсох тийм боломж юм байна. За олон нийтийн сүлжээг ашиглаж амжилтанд хүрэж буй компаниуд Дэвид Огилви биш Дейл Карнегийг илүү дагаж байна гэж байна. Энэ хоёр хүний онл авамдаа тийм маркетинг хандлага. Энэ нь болохоор тэр уламжлалт одоо хүмүүс илүү их тэр мэдээс маркетинг сурчлагаараа илүү төвлөрч одоо зөвлөгөө өгдөг тийм зөвлөгч. За Дейл Карнег бол угаасаа ойлгомжтой дэлхийн харилцааны урлаг гэдэг зүйлийг мэдрүүлсэн ардтай юм байна. Тэгэхээр одоо маркетинг өөрөө юм харилцаа болчиход байна гэдгийг л шууд илэрхийлж байгаа юм да. Эхлээд сонс дараа нь борлуул гэх юм. Эхлээд та сонс тэгээ борлуул гэдэг нь ийм л зарчмаар явж байна гэж ойлгож байна. За тэгэхээр саяны ярьсан зүйлүүдийг захирлын ярьсан зүйлүүдийг би илүү тоо баримттай холбоё гэж бодож байна л да. Илүү яг одоо яг дэлхийд дээр тийм ээ хэдэн хүмүүс ч юм уу. За энэ ингээд одоо яг өнөөдөр авсан мэдээлэл байж байна л да. 1 тэрбум 966 сая 514,816 юм тогтмол одоо интернет хэрэглэгч дэлхийд дээр байна гэсэн үг. 6 тэрбум хүний чи одоо бараг одоо хэдэн хувь юм бэ бараг тийм 25 орчим хувь бараг хэрэглэж 24 орчим хувь хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр
Энэ тоог яаж юм гэхээр минут секунд тутамд өсөд яваад байгаа. Блогийн тоо хүртэл секундэд бараг 200 блог нэмэгдэж байгаа юм. Ийм боттой болчихлоо. За энийг болохоор энэ Internet Statistics.com гэдэг веб дээр ингээд дэлхийн бүх одоо дэлхийн статистик тэгээ Аз, Монгол гэдэг улс орн даяар улсуудад ингээд байж байгаа вебсайт гэж байна. За энэ ойлголт нь болохоор одоо дэлхийд дээр ийм захин нийгэм, захин засаглал, захин сургууль, захин харилцаа холбоо гэх мэтлэн энэ захимтай холбогддоггүй салбар гэж одоо юу байхаа болж байгаа байхгүй болж хэлж байгаа. Одоо онлайнаар хүртэл одоо баг мэдсэл оншилгооны одоо тийм эмнэлэг хүртэл одоо онлайн сошиал захин болж хэлж байна. Боловсрол өөрөө ч захин болж хэлж байна. Ингээд дэлхийд дээр ийм ойлголт гарч ирээд байна гэдэг чинь захин гэдэг зүйлийг одоо бид нэр эртнээс л ойлгож явах болтой гэсэн. За дараа. За энэ болохоор Монгол дахь хэрэглэгчийн судалгаа. Гэтэл энэ 6 сарын өмнөх байдлаар гаргасан судалгаа байна. За энэ үл яг манай компаниас гаргасан одоо инфографик гэж байгаа юм да ялбарчсан тийм зурган мэдээлэл гэж ойлгож байна. За энэ болохоор Монголоос хамгийн их Монгол номер 1 хяналттай сайтууд одоо Facebook гэдэг хуудас байна. Одоо Монголд онлоо Go гэдэг олон том портал байгаа гэсэн тэд биш. Хамгийн том нь Facebook байна. Хамгийн хяналттай. Дараа нь YouTube байна. За тэгээд Hightaw. За тэгээд дараа нь Business Network зэрэг юм байна гэдэг. Энэ чинь бас Монголын сошиал медиа 70 мянган хэрэглэгчтэй бизнес ажил хэрэг залуучууд байдаг бизнес network сайт. Тэгээд дараа нь болохоор блогер гэдэг блог бичдэг юм сайт болж байгаа. Blog.com. За гэх мэтлээ. За энэ дээр болохоор нөр яг ямар тоонууд байна вэ? 380 мянга орчим энэ болохоор илүү тийм идэвхтэй тогтмол хэрэгэлдэг гэж амтаа тогтмол хэрэгэлдэг. Зүгээр нэг интернет рүү ороод гардаг тийм биш үү? Илүү доктортой хэрэглэгч нь 380 мянга орчим байна гэсэн. Сая болохоор тэр саяхны мэдээлэл 500 мянга орчим гэж үзэж байна. 500 мянга. За дараагийн. За энэ болохоор одоо маш олон ийм энэ сошиал онлайн орчинтой холбоотойгоор дэлхийн нийтэд гарч ирж байгаа тийм олон ойлголтуудыг зүгээр жагсаага бичсэн байна. Ийм олон ойлголтууд энэ интернет new media marketing гэдэгтэй холбоотойгоор ийм олон ойлголтууд яагаад гарч ирж байна гэдэг та маш товчхон тайлбарлаж авчихлаа. Тийм одоо нэг үе шинэ үе. Энийг болохоор V үеийнх гэж хэлж байгаа юм да. V generation Y гэж хэлж байгаа. Энэ болохоор яг онлайн орчинд маш чөлөөтэй сэтгэдэг, шинэ юмыг чөлөөтэй хүлээж авдаг, харилцаа болохоор тийм глобал маягтай болсон. Өөрөлдөө дэлхийдээ харилцдаг тийм сонирхолтой, тийм бүхэл бүтэн тийм үе гарч ирж байгааг дэлхийн нийтэд одоо энэ судлаач үзэж байгаа юм да. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ дээр хүн одоо өөрийнхөө тэр брендингийг өөрийгөө таниулах тэр захим тэр улс гүрэн дотор өөрийнхөө гэр орныг босгох зүйл нь болохоор блог гэдэг зүйл байна. Та захим энэ нийгэм дотор гэр оронтой болъё гэж бодож байгаа хамгийн түрүүнд блогтой болох нь хамгийн түрүүнд зүйл. За, ойрын 5 жилийн дотор блоггүй хүмүүсийг соёлгүй хүмүүсийн тооцох тийм одоо цаг үе ирж байна. Та бол одоо энэ захим нийгмийн харилцаанд болох ямар соёлгүй тийм өдөлөг үн тооцох тийм цаг их ойрхон байна. Та нэг хүнтэй танилцлаа сайн байна уу? За 20 дахь асуулт нь юу гэж бодож байна? Таны блог юу вэ гэдэг 20 дахь асуулт. Тэгээ блогийг чи үзээд үнэхээр та гоё юм хийж бүтээсэн гоё юм сэтгэсэн байх юм л. За үгүй танилцсан хамтарч ажиллая. Өрдөл юм. За дараа нь сошиал медиа буюу захим улс гүрэн гэж байна. За ингээд энэ үл өөрөө том улс үүссэн учраас жишээлбэл энийг бүрдүүлж байгаа тэр олон юмнууд нь болохоор Facebook, Twitter, YouTube. За энийг би задлаад ярина. За тэгэнгүүт дахиад баашлаад ирэхэд new media marketing буюу энэ social media marketing, online PR, viral marketing гэх мэт цаашаа бидний өрдөө сонсож байгаа тийм ойлголтууд энд гарч ирсэн байна. За тэгэхээр жишээлбэл би viral marketing гэдгийг тайлбарлая да. За viral гэдэг нь болохоор санаанд оронгууд юм маш хурдан хугацаанд хүмүүст өрдөө тэр ямар нэгэн мэдээллийг тийм үү өрдөө хэдхэн цагийн дотор хэдхэн минутын дотор л хэдэн зуун хүнд хүрэх тэр зүйлийг болохоор viral гэж хэлдэг юм да. Жишээлбэл тэр нийтлэлийн талаарх тэр шүүмжлэл болохоор нэгсэндээ бол Монголд болсон нэг viral одоо viral зүйл гэж хэлж болно. Viral болохоор видео, контент ямар ч хэлбэр байж болно. Тэр болохоор 4 цагийн дотор 40 мянган хүн бараг уншсан тийм нийтлэл ахгүй юу? 4 цагийн дотор. Одоо бол 120 мянган хүн бараг уншсан.